Гэр бүл бол төр улсын үндэс, төр улс дахь гэр улс болдог нийгмийн анхдагч орчин юм а. Тэгвэл төрийн болон төрийн бус байгууллагын судалгаагаар өнөөдрийн байдлаар 3 гэр бүл тутмын нэг нь ядуу амьдарч гэр бүл салалт болон эмэгтэйчүүд толгойлсон өрхийн тоо нэмэгдэж, амжиргаагаа дээшлүүлэхийн эрхээр мянган нөхөн үржмийн насны залуучууд гадаадд гарч гэр бүлийн халуун дулаан орчинд өсөж тойрнох боломжгүй хүүхдийн тоо нэмэгцээр байгаа юм а. Монгол улсын нийт өрхийн тоо 860 гаруй мянгад хүрсэн ч өрх толгойлсон эрэгтэй эмэгтэйчүүдийн тоо өсч 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувийг эзлэж байна. Иймээс энэхүү судалгааг үндэслэн өрх гэрийн амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн хөгжил оролцоог дэмжих сургалт нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулж, хувь хүний хөгжлийг хангах, гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх шаардлага хэрэгцээ байгааг үндэслэн, Ховд аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын газраас санаачлан гэр бүлийн хөгжил хамгааллыг дэмжих хөтөлбөрийг иргэдийн хурлаараа батлуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан өнөөдөр Ховд аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хилтээс гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Жаргалан цумын засаг даргын тамгын газраас миний гэр бүл миний аж аргал аяныг олон ясны өлгийн нутаг Ховд аймагт өрнүүлж аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Байгууллагыг удирдах байгаа байгууллагын дарга эрхлэгч захирал хүн алба багшлийнхаа гэр бүлийн үн цэнийг бэхжүүлээд тэр хамтын амьдралын утга учирыг нь доктортой байдлыг нь бий болгохын сайхан миний гэр бүл миний аз жаргал гэсэн аяныг аймгийн хэмжээндээ өрнүүлж байгаа юм. Энэ аяныг өрнүүлснээрээ албан байгууллага болгон хүүхд хамгааллын бодлогын баримт бичгэн дээр гарын үсэг зураг баталгаажуулна. Ажил олгогч захирал хүн өөрөө манай байгууллагатай байгуулсан дараа ажилтны нэгүртэйгээ байгуулах юм зүйл байгаа. Албан байгууллагад иргэд эцсийн зөвлөлийг бий болгох хэрэгтэй байгаа, ажиллах хэрэгтэй байгаа. За тэгээ гэр бүл хүүхдийн харилцааны чиглэлийн сургалтуудыг авах хэрэгтэй байгаа гэдэг ингээд хамтарч их ажлын чиглэлийг нь бид нэр өгсөн өдөр төмжийг хөргүүллээ. Энэ миний гэр бүл миний аз жаргал аян маань Ховд аймгийн 75 байгууллага дээр 2015 оны өнөөдөр 18 оны 5 сарын 15-наас 19 оны 5 сарын 1 хүртэл ингээд бүтэн жилийн хугацаанд өрнүүлэх юм а. Ингээд бодоод үзэхээр нэлээд ач холбогдолтой үндэсний хэмжээнд бас нэг жишг тийм сайхан санаачилсан ажил болох үуч ийм ажлыг бид нар өнөөдөр эхлүүлж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ аяныг Ховд аймгийн 17 сумыг хамруулан бүтэн нэг жилийн хугацаанд зохион байгуулж 2019 оны 5 дугаар сарын 1 хүртэл өрнүүлнэ. Аяны хүрээнд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд болон олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудыг хамруулах юм. Иймээс нээлтийн үйл ажиллагааны үеэр миний гэр бүл миний аж аргал аяны шилжин явах цамыг анхлан аймгийн засаг даргын тамгын газрын дарга Гамболдод гардууллаа. Цаашид энэхүү цамыг бусад байгууллагуудад шилжүүлэн явах бөгөөд тухайн байгууллага бүр гэр бүлийн үн цэнийг бий болгоход тодорхой хувь нэмэр оруулан ажиллах юм байна.